Сайн бацхан бурхны хөө хоёр отор байна. Бурхны хөө чинь жоохон бохомдолтой. Доромжлуулчаад ууртаа сууж. Сая энэ Монгол тааван дээр монголчууд тамхитаа болохоор дуурайгаад нэг газар очоод тамхитаа зогссон чинь нэг модигаар хичээлдэг болтоомаа тэр нэг барилгын эзэн болтой. Тэр нөгөө ахыг тойрсон солонгосууд бүхэл зөлний солиотем явуулсан тэргээр. Ингэж нэг бас нэг боди хийдэг болтоомаа нэмэргүй. Ирснээ шууд орилж чарлаад. Тэнгүүт нь би ч одоо бас тамхиа унтраачлаа. Унтраагаад газар хаяаж гიშгцэн чинь тамхиа аав мав гэж солиороо өдрөлтөөд. Тэгэхээр нь явах гэсэн чинь араас зуураад мөн овшчоо. Юм уу би одоо нэг шааштай гэлээ. Тэнгүүт нь одоо тэгээд одоо бас 9 шидийн торгуул моргууд орчдөг юм болов гэж одоо гараа суудаад авчлаа нөгөө тэр чинь. Зууралтаа дахлаар гарыг мушгаа тавиулчлаа. Тэгээ явах гэсэн юм хурж араас ойрлоо цагдаа дууд нэг уцаа дуудч гэдэг. Тэгээ аргагүй өрхийн сая нөгөө хайсанд гიშгсэн тамхи авч хогийн сав руу хийлээшт навш. Өстой аваач чи. Эсвэл нэр гүрийн нутаг дээлхүүлчих юм аа нэр. За тэр ч бол яг нэг тийм байна. Хоёр тийм манай олигархууд ч гэдэг юм энэ баячууд. Ингээл гадаадаар явхлаар л нэг л их том юмнууд байх юм. Пэдицгээл би та нар одоо энэ улс орноо ингээд тий энэ гадаад шиг энэ пэдид газар шиг ингээд гоё болгоё гэж яагаад боддөг юм бол тэрнийг би ерөөсөй ойлгохгүй. Би одоо ингээд энэ тэнүүгээр их явж ий тийм ээ. Би явсан газар болгонд нэг Монголоо ийм болгочих юмсан гээл өдөр шөнөгөө дотроо шаналж авах. Энэ манай олигархууд нэр үнэхээр цайцсан дотортой хулгайч нар байд юм шиг байна. Үнэхээр хэрэг алга. Арт өмнө гэж нэг хэдэн оркод нэр новшнууд малнууд дарга гээл тэднийгээ сонгохгүйгээд яана. За хоёрдугаар санаа нэг юм байна. За гуравдугаарт нь Өтгөнбаатар өнөөдөр жагсаал хийсэн байна. Тэгээ Өтгөнбаатартаа баяр хүргье. Тэгээ хөөх юм зайлал. Мундаг байна штэ. Яг уу хөлсний тийм ээ хоёрдын санаасаа санхүүжүүлж байгаа нь ойлгомжтой. Би тэгж хардаж байна. Тэгтэл бас болж штэ. Улс төр хийж чадчих штэ. Улс төр гэдэг чинь энийг л хэлээд байгаа штэ. Манай намынхан гэдэг нэг хідэн дарганаар гэдэг нэг хідэн өгчээсэн. Амхандаа ардын намын нөгөө нэг хідэн төрөөс төрсөн юмнуудыг дуурайгаад нэг элит болохгүй л. Нэх годон модмонд гардаггүй тийм ээ цэмцгэр брэндээ уцсан уцаар гангарсан болохгүй л. Йоо хідэн манай намын хідэн ачи юмнууд байна нэр яана. Ард түмэнтэйг нэгдээч. Улс төр хийгээч мангаруудаа. Малнуудаа яана. Нэг л их л амар цэмбис юмнууд. Йоо манай намын дарга нар гэж. Өтгөнбаатар бол өнөөдөр баяр үргээ алга ташиж чамд. Тий, алга ташхаар байна. Улс төрийн чи ингэж хийдэг байхгүй. Яг тэр манай намын байр тэр хүнсний дүрм мөрөө тэр мэрэл хамаа авахгүй шүү дээ. Ер нь яс юмн дээр бараг энчээ гарч ирээд нүцгэн жагсаа зогссон байсан чи ер нь яадгийг, шалдан зогсож исэн чи яадгийг. Улс төр гэдэг чи ер нь бол тэр байхгүй. Ардын намынхан шиг цэмбигээ яваад ах юм бол яах юм бэ? Хинч тоохгүй шүү дээ. Ардын намынхан гэдэг нэг янтаас хамрандаа бас наац юмнууд гээл те. Ардсан намынхан гэдгсэн чи ялгаа авахгүй нэг бас наац юмнууд дуурайцсан те. Онцлог нь дуураймал бас нь хамартаа наац юмнууд тийм ээ. Тэг хүн оргийн сонгох юм уу дуураймлын сонгох юм уу? Мэдээж хэрэг оргийн сонгох шүү дээ. Тэгэл яг одоо манай намынхан чи ингээд том дарганаар чинь бас цаагаараа ноото. Дээрээс нь ингээд зүрх муутай асчаагүй хэдэн амьсгаа нар үнэхээр хэрэг алгаа нар. Ой, манай намынхан гэж нэрээстэй. Мөнгөрднийгээ тэр юу яачаач те тэр нарийн бичгийн дарга болгочихоо штэ. Тэгээ мөнгөрдний годмон тавьчихгүй юу. Болохгүй бол намайг тавьчаач. Би сайхан годомд гараад ирэл тэ. Би Өтгөнбаатараас дордоо гэж үтэй. Хэдэн ачи юм уу. Тэгээ албан тушаалаа харамлаад өгчих гээд өөрсдөө чадахгүй тийм ээ. Гай зай хоёр болоод өгчихгүй дээ нэрээс. Үнэн ядаргаатай байна. 27 8 онд манай намд ямар ч найдлага байхгүй шүү. Манай намын дарга цогтгорлогой. Та нар нэг ардын намынхан шиг хайрцаглаж байгаад ялчин ухааны бодоод ах шиг байгаа. Тийм юм байхгүй. Тэр ардын намынхан шиг тэгэж их хийдсэн 44 их 80-ийн нүүрсний хэрэг тэр ногоо автобус элдв хангай та нар тийм мөнгө байгаа мó? Байхгүй үстэй. Тэгэхээр та нар ард түмнийг хайрцаглаж чадахгүй үстэй. Тэгээ ардын нам шиг юу яана улс төр хийнэ гэж ямар юм байдаг юм бэ? Үнэхээр хэрэг алгаа нар хэлхүүг алга. Өтгөнбаатараас 7 дөрөв ш та нар. Яг тэг болж л байж Өтгөнбаатар тийм үстэй. Жилдээ нэг ингээд хөөрхөн араасаа санхүүжилттэй ч гэсэн бас яхаа болж л байна шүү дээ. Би л надад таалагдчихээн Өтгөнбаатарын улс төр.
Яг л улгаач нар муу хэлж тэмээс ямар амаатай. Тийм үстэй. Энд ч л улс төр байхгүй юу. Тэгэхгүй нэг яах юм. Өтгөнбаатар Цэмбэгээ яваад байвал яах вэ? Хамрандаа баас наац юм шиг пэдэгээд байвал яах вэ? Хин тоох хин ч тоохгүй шүү дээ. Энд чи ингэж годомд гарч ирж орилж харалж солиорж явж иж энэ чинь улс төрт амжилт гаргадаг байхгүй тийм ээ. Би дахиад хэлье. Та нар энэ Монголын тийм ээ 3 сая 600 мянга сонгуул өгөх. За сая 700 800 мянган хүнийг хайрцаглаад тараачих мөнгө төр байгаа юм уу? Байхгүй үстэй. 100 мянган хүнийг хайрцаглаж чадахгүй шүү дээ. Тэгчээ та нар ардын номыг дуурайгаад Цэмбигээд хамрандаа баас наац ордноос гарахгүй нэг том амьтад нэрээ. Тэгээд ингээд мань бичиг ингээд нэг лайвчтайгаа галзуу малзууг нэрэлцсэн. Яандаа нэр. Үнэхээр хэлэх үг алга. Ардчилсан намыг 27 28 онд яасан гэж сонгох юм бэ? Тэрнийга нэг надад тайлбарлаад өгөөч. Зогтгөрл дарга. Яг го та нэг увсаас тэгэл нэг ганц нэг хүн хайрцаглаж байгаа л гараад ирэх л ах л та. За үсрээд нэг 20 30 хүн хайрцаглагдаад гарах л байх л та. Тэгээ дээшээ гарахгүй шүү дээ. Өөр цаашаа ялахгүй шүү дээ. Тэгэл ингээл нэг гошин шог нэр. Тэгээ манай намд баахан баатрууд байна. Тэрнийг ашиглан гэдсэн. Сая энэ сонгууд монголоор яасан. Тэр баатруудаас ч гарч ирсэн амтан байна уу? Нэгэн ч байхгүй шүү дээ. Мөнхөрдөн өтөө хоёр нэг Амглан Баатрахын оймсон тавьшуулагдаж гарч ирлээ. Нуугадах юм бохгүй бодд үнэ шүү тийм биз. Бусд нь тэгэл бүгд одоо лайв майв гэдэг олонний танил хөрхий зайлал хүмүүс бүгд мултарсан ба шүү дээ. Годомд манай намдаа гомдсон явж шүү дээ. Нөгөө баатруудаа ашиглах юу болсон бэ? Стратегийн манлайлал юу болсон бэ? Үнэхээр нэр хэрэг алгаа нэр яана. Ядчихад би энэ солонгос дээрээ бас нэг өнөр танараасаа салчихгээд баахан имлэгээр явлаа. Тэгээд энийг яг дараа ирэн жичтэн тайлбарлан заяа. Энд чинь нөгөө Монгол хагалгаанд орсон бол энэ чинь хагалгаанд орж болдгоо юм биш үү? Ингээ баларч чад болж өгдөг нэрээс. Үнэн ядаргаатай маа нэр. Ядаж энэ чинээс би нэг өнөр танараасаа салчаа явсан бол очиод улс төр гэсэн бол нэг ардчилсан намайг аврах байсан багт. За баяртай. Солонгос тэгээд тамхи түгээл явж штэ. Миний Монголын ард түмэн нэг л өдөр за өсрөө 7 хоног та нар нэг Баярбаатартай ч юм уу гарч ирээд ингээд талбай дээр чигсчаач. Тэгэх юм бол одоо энэ хүний нутагт ингээд нэг хачаа хачин нөхдүүдэд тамхи мамхаа авч хаywуулж ингээд доромжлуулж доошоо орж явахгүй шүү дээ. Гоё орныг бий болгоно шүү дээ. Манай монголчуудын хамгийн том дутагдал бол амар залах ба. Зүгээр юм амлсан хүнийг л сонгох гээд яриад байна. Өөрөө хөдөлмөр гаргах ямар ч сонирхолгүй. Нийтээрээ боловсрлого дарга нар нь бас ялгаа авахгүй залхав боловсрлого тийм ээ амар хэлбэр дарга хийж мөнгө олох гэсэн. За баярлалаа хоёртаа сайхан марцаагаарай. Цааш нь ширлээд өгөөрэй.